2026 онд төвжирлийг бууруулах чиглэлд ямар одоо бодит хөрөнгө оруулалт хийх хэрэг бол. Нийслэлийн төсөвт нийт 4,637 тэрбум төгрөгийн орлогыг төлөвлөж байгаа. Зардлын хувьд гээд яах юм бол хөрөнгө оруулалтын зардал дээр нийт 1.9 их 80-ыг 2026 онд төлөвлөсөн. Үүнээс 1.2 их 80 нь бол өмнөх оноос шилжүүлж байгаа буюу томоохон төвжирлийг бууруулах 2025 онд болон өмнөх онд эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилттэй байж байгаа. Үүнээс хамгийн одоо том төвжирлийг бууруулах нөлөөтэй нь бол туулын хурдны зам. Туулын хурдны замын төсөл маань одоо сая 2025 онд бол гэрэлсэн, 2026 онд бол нийслэлийн төсвөөс 780 тэрбум төгрөгийг бол санхүүжүүлэхээр төлөвлөд байгаа. За гүйцэтгэл 2026 онд бол 60-аас 70% хүрэхэд төлөвлөгөөтэй. Ингээд бид нар 2027 оны наадмын өмнө урсгалыг нээн гэсэн төлөвлөгөөтэй. За энэ төсөл маань ашиглалтанд орсноор Улаанбаатарын төвжирлийг 38-аас 40%, за тойрог нэг замтайгаар нийлэх юм бол ингээд 2028 онд бол 50% Улаанбаатарын төвжирлийг бууруулахаар ийм тооцоолттой бол ажиллаад ингээд төсөл бүр бол амжилттай үргэлжлээд явж байна.